Яг одоо миний хажууд Монголын хамгийн олон камертай хүн гэдгээрээ Nordic Stories-ийн зочноор орсон. Мөн яг одоо шуугаад байгаа 18 хоног киноны бүх тоног төхөөрөмжөөр хангасан Од ах зогсож байна. За тэгээд сайн байна уу? За сайн. Өнөөдөр хэдүүлээ Од ахын Camera Rental Mongolia-гаар аялах болно. Тэгээд энэ дотор ямар камер, гэрэл, онцгой төхөөрөмжүүд байгаа талаар хамтдаа танилцъя. Ерөнхийдөө бол яг нөгөө зүгэрлэж яриул одоо барилга барьдаг ч юм уу эсвэл можаа хүн байвал багаж хэрэгтэй шүү дээ. Тайлбар нэг зүйлээ хийхэд бол тэгэхээр манай энэ салбарын одоо гол багаж болсон одоо энэ камер, дуран, гэрэл одоо бусад туслах хэрэгслүүд байдаг тийм. Тэдрийг л одоо энэ хүмүүс ажиллаа явуулахад хэвийн үйл ажиллагаа явуулахад одоо танай үйл ажиллагаа дагуулдаг шиг хэвийн үйл ажиллагаа явуулахад л одоо тасалдуулахгүй зорилгоор л одоо эдгээрийг төрүүлж аваад ирчихсэн. Энд чинь өөрөө нөгөө хямд зүйлүүд биш. Нэгдүгээр одоо анх удаа авч байгаа бол хувь хүн бол байрцаа мөнгө байршуулах ч гэдэг юм уу. Дараагийн сонголт нь бол байгууллага бол гэрээ хийх ч гэдэг юм уу. За эсвэл манахаас тогтмол авдаг одоо үйлчлүүлэгчдээс одоо батлан даалгах ч гэдэг юм уу. Тэг ийм зарчмаар л одоо шийдээ явж байгаа. Ер нь энд юу байна? Би бол жишээ нь яг мэрэгжлийн хүн биш болохоор зарим нэг нь бол хараад битгэхгүй. За зарим нь бол угаасаа ашиглаж исэн, харж исэн юм. Ерөнхийдөө л одоо ингээд кино, клип, реклам хийж байгаа нөхдүүдийн одоо байнга л хэрэглэж байгаа зүйл. За энэ бол Red Helium 8. За энэ бол Hollywood стандартын камер. За сая одоо он гараад 2025 оны ихэнх Улаанбаатар кино наадам гэдэг стол болсон тийм ээ. Тэрэн дээр шилдэг 3 кино шалгарахад хоёроор нь жишээлбэл яг энэ камераар хийгдсэн. Тэгэхээр энэ бол одоо яг эд кинонд тэгдэж байгаа камеруудын нэг. Мэдээж энэний дээл дари өөр загварууд байгаа л да. Гэхдээ энэ бол одоо үн айгүй боломжийн таатай үнэтэй гэсэн. Манайхас бүтэн одоо кино сет буюу одоо найруулагчийн монитор, одоо камерын хөвл, гэдэг дурангуудын сонголт гэх юм. Айгүй олон багцыг маш гоё боломжийн таатай үнэрийн кино зураглаачтай санал болгож байгаа. Энэ одоо сүүлд Монгол орж ирсэнгүүг нь мэдэхгүй байна. Blackmagic-ийн full frame гэж загвар. Blackmagic камер нь өөрөө crop sensor камер байдаг. Энэ бол crop sensor гэдэг нь юу вэ? Crop sensor, full sensor гэхээр одоо тухайн линз байгаа тийм ээ. Full sensor гэдэг маань энэ тухайн дурангууд үндсэн миллиметрээр байгаа гэсэн. Одоо 35 мм-ийн дуран full sensor дээр яг 35-аараа crop гэхээр одоо тухайн сенсор буюу дүрс болгож байгаа хэсэг маань ингээд жижигэрчж байгаа. Тэгэхээр давуу болон сул талтай. Тэр юу гэсэн үг гэхээр 35 мм-ийн дур маань одоо 1.6-гийн кроптой байх юм бол 1.6-гаар үржинэ гэсэн үг. Тэгэхээр нэг 50 эдийн линз ч юм уу баримжаагаар ч юм уу болж штэ. Тэгэхээр гэрэл мэдрэх чадвар нь full сенсор нь илүү. Тийм. За тэгээд нөгөө тухайн миллиметрийн линз маань үндсэн миллиметрээр байдаг давуу талтай шүү. Энэ ногоон ямар камерчтай камер? За энэ бол одоо манайхтай эрсдэл хүлээж авсан камер. За энэ болохоор супер slow motion камер. За тэр нь юу гэсэн үг вэ? Зүгээр slow motion, супер slow motion. Монголын одоо цор ганц slow motion камер. Энэ яадаг камер вэ гэхээр одоо жишээлбэл та 1 секундэд одоо жишээлбэл 24-өөс 25 фрейм өнгөрч байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр 1 секундэд 24-өөс 25 зураг байна гэсэн үг байхгүй. Sony FX3 одоо эдрийг бичиж байгаа камер бол 1 секундэд 240 фреймээр авах боломжтой. 1 гэж хэлэхэд 240 зураг гэсэн үг байна шүү дээ. Энэ бол 1 гэж хэлэхэд 800 зураг. Шингэн бүтээгдэхүүний зураг гэж болно те. Одоо ундаа ус ч гэдэг юм уу те. Усны дусал унлаа, дээшээгээ цацрлаа, ямар гоё үйлдэл эффектүүд үзүүлдгийг одоо энгийн камерууд үзэж чадахгүй ингээ боочч те. Энэ бол бүх детайлаар нь ингээ харуулж өгдөг. Эсвэл нөгөө тулаант акшн киноны одоо нэг хүний цохилт аваад нүүр ам ингээ янз бүр ингээ арьсан ингээ хөдөлдөг ш. Тэр камер зүйлүүдийг авах ашигладаг камер. Дурангууд ч өөр ингэсэн юм характер те одоо ямар кино хийж байгаагаас хамаарат дурангаа сонгодог байх нь шүү. Одоо ингээ хүмүүс харахаар ингээ нэг л дуран байж байхгүй яагаад ингээ нэг өөр брендийн өөр төрлийн ийм олон дуран байгаа ингээ бодож магадгүй те. Ямар кино хийж байгаа одоо хэдэн одоо бүр жишээлбэл бүр хэдэн оны кино хийж байгаагаас хамаарат дурангаа сонгох боломжтой байна. Гэхдээ одоо нэг юм хэлэхэд эн чинь нөгөө зөвхөн кино хийж байгаа хүмүүсээс авах шаардлага бол байхгүй шүү дээ. Тэгэл үү. Жишээлбэл одоо энэ жишээлх юм бол үнэн худалдаж авах үнэн хэдийн үнэтэй дуран бай.
одоо миний санаж байгаагаар энэ 37-8 саяар иржсэн баг энэ 3 дураа нийлээд. Тийм. Энэ гурвын нэгийн ч үлээ манайх нэг төрөлжилээ. Айлын ч үлээ. Ямар ч тач одоо жишээлх юм бол түрээсийн үнэ нь одоо жишээлх юм бол энэ дээр гарч байгаа. Энэ 130 гэдэг баха. Тийм. Тэгэнгүүт 38 сая төгрөгийн дууранг зүгээр л 130 мянган төгрөгтэй хүн чанартай юм хий гэж бодсон нэг ажил дээр түрээслээ ажиглаж болохоор байгаа байхгүй тийм. Энэ нөгөө одоо нэг инстаграмаар хүүхдүүд нөгөө хуучин юу ч мод иргээд байгаа шүү дээ тий. Энэ хандикэм одоо ингэ тасралтгүй бичдэг. Тэгэхээр дээр нөгөө шүн буй тасаранхууд гэрэлгүй байсан ч гэсэн бичдэг нөгөө найт шот модтай шүү дээ. Тийм юм одоо энэ ингээ буцаад модонд ороод энэ айгуу өөрхөн гараад. Сүүлийн нөгөө гар утсаараа хүмүүс бичлэг хийгээд идэг болчиход шүү дээ. Тэрэн дээр одоо жишээлбэл ингээд хөдөлгөөнт зүйл дээр алхаж байгаа найзгаа явж хахад нь бичгээр болоод энийг одоо ашиглаж байгаа. Энэ манай дээр нөгөө бас нөгөө DJ бас нөгөө ташин дэлгэхэд албаас нь борлуулж байсан байна тий. Тэр худалдах болон түрээслэхээр байгаа. Тэгээ танд одоо таалагдаад хэрэгж үзмээр санагдвал өдрийн түрээсийн түрээс өгөөд хэрэгж үзэх боломжтой. Бас худалдаалж байгаа. Яг одоо алдарт тоосон байтал. Алдарт тоосон байтал. Гэхдээ энэ бас нөгөө дотроо чанар брэнд гэж байгаа. Одоо энэ бол одоо энэ батарейны хаан Антон Бауэр гэдэг. Манайх л тэр Red Helium 8 байгаа шатаажсан байхгүй. Тэгээ тэр нь ямар учиртай вэ гэхээр анх нөгөө сайн мэдэхгүй хямдхан батарей аваад. Тэгээ тийм их хямдхан батарей авангууд чинь тэр гүйдэл нь хэлбэлцэлтэй байдаг. Тэгээ ингээд удаан хугацаанд ажиллахаар гинт гүйдэл шахаг өндөр. Тэгэл нэг тийм шатаахад зардал нь хэдв? Тэр 18 сая. Алдагдал те. Тэгэл 18 сая алдагдал. Тийм шүү дээ. Зүгээр мэдхгүйгээс болоод өмнөхөөс болоод тийм. Дээр нь тэр чинь нөгөө ковидын үе байсан. Манайх тэр чинь зээлээр авсан байсан. Ковид болоод идэг мэдэр зээл төлөөд идэг. Ингээд кино юу ч хийгдэхгүй ингээд амар эрсдэлтэй. Баг болчмаар санагдчихсэн үеийг байгальтаа тэр чинь. Энэ эрсдлүүдийг тэгээд нөгөө хамгийн гол нь энэ төлөөчж байгаа байхгүй тийм. Жишээлх юм бол юу гэх тэр юмаа шатаах өндөр үнэтэй нэг ингээд худалдаад авсан юм нь одоо өөрт нь таарахгүй байх ч гэдэг юм өөрийнх нь хэрэглэнээс зөрүүтэй байх эсвэл бүр эвдэх гэмтэх шатаах гэдэг юм уу ингээд ер нь нөгөө наад энэ туршиж байгаа бүх болно болохгүй энэ нэнтэйг ажилтдаг гэдэг юмнуудыг энд хүн туршсан байхад ардаас нь жишээлх юм бол жижиг креаторууд одоо дунд жижиг бизнесүүд өөрсдөө жишээлх юм бол заавал авч бүгдийг турших гэдэг юм уу тийм эсвэл нэг том эрсдлийг судалгаагүйгээр хийх мэх гэдэг бол бас утгагүй болчиход байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ бол ерөөсөө нөгөө таад мэдж байгаа студ продакшнууд өдөр болгон зураг авалт хийх. 7 хоногт нэг юм уу 2. За бүр 14 хоногт нэг ч юм уу. Ингэж хийж байгаа тохиолдолд энэ технологиг ингэж худалдаж аваад гэдэг бол жоохон судалгаа муутай. Одоо хөрөнгө оруулалт гэх юм уу? Юу гэх юм те. Манайх жишээлх юм бол одоо жишээ зөвхөн нэг камер тогтмол ашигладаг. Тэрийг худалдаад авсан байдаг. Гэрэлнүүд тогтмол байж идэг. Үлдсэн бусад одоо тусгай хэрэгцээний ч гэдэг юм уу те эсвэл чухал ажлууд олон хүн олсон ярилцлага гэдэг ч юм уу иймэрхүү юмнууд дээр заавал хичээл түрээсэлж аваад тэрийг тухайн хэрэгцээндээ тааруулж ашиглаад үлдсэн яг байнгын хэрэгцээн дээр байдаг нь бол ингэж байж идэг нэг юм байдалтай ажиллаж байгаа. Энд ямар олон кино вэ? Яагаад ийм олон кино бэ? Тэгээ манайх ч нөгөө хажуудаа нөгөө камера рентал Монголиогоос гадна камера худалдаа 88 гэх пэйжтэй. Тэрэн дээр ингээд нөгөө шинэ олон хэрэглээтэй камеруудыг зардыг. Тэгээ энэ бол ер нь манай бас нөгөө нэлээд том хэсэг. Ер нь бол тий. Одоо нөгөө анх сурж байгаа хүмүүс тэгээ зураг авмаар эсвэл нөгөө яг одоо 10 саяын камертай адилхан одоо хуваар яваар өөрөө ингэ тааруулаад авах боломжтой дуран солидог. Тэгээ энэ айгүй боломжтой. Одоо энэ ингээд энэ дотор байгаа бол бүх камер 2 сая дотор. Тий. Бас нэг гоё юм хэлэхэд энэ манайхаас нэг 600 мянган камерууд нэг авсан хөвгдөд байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр нэг зургийн авралтанд ороод 3-т ороод сая 500 мянга төгрөгт болсон. Тий. Тэгэл ирээл 900k. Тий 900k хийсэн. Дээр нь тэгээ үнэгүй болчихтэй тэр камер. Дүүн одоо ингээд дурангаа сайжруулах гэсэн. Тэгээд нөгөөхөөсөө дахиад нэг 2-300 орчтой дахиад дуран авал. Ингээд явжсэн гоё төгөө байна. Сошиал дээр явуулж байгаа ихэнх одоо энэ бичлэг видео контентууд Like Magic болон Sony-гоор авагдаж байгаа. За тэр дундаа ихэнхдээ Sony байгаа. Sony-г яагаад сонгож байгаа вэ гэхээр автофокус сурттай. Тэгээ нөгөө слог буюу нөгөө түүхийн өнгөөр аваад дараа нь өнгө идэв. Таахад өнгөсөн авч байгаа. За тэгээд манайх бол одоо нөгөө анханасаа нөгөө нэг урайгаа их жоохон том хэлсэн. Монголын камер төрөөсийн төвөө хэлсэн. Одоо тэрнээсээ болоод одоо ингээд шинэ гарсан загвар болгоныг авахыг бодож идэг. Тийм одоо нөгөө өмнөх загвараас давуу тал нь юу байна те тэрийг ингээ одоо жишээлбэл AI руу их орж байгаа шүү дээ. Одоо автофокус л илүү сайн абрид сайжраад дээр нөгөө
өөрийнх нь жин айгүй хөнгөн болж байгаа. Дээр нь нөгөө дурангач гэсэн 2 дугаар загваруудаа айгүй хөнгөлж өгч байгаа юм билэ. Дурангууд одоо жишээлбэл ингээд яагаад юм бас ахаад олон төрөл байгаа юм бэ? Харин тийм ээ тий одоо бүгд адилхан нэг хар юм байх тий. Тэнгүүд эн чинь ингээд зүүн дуран гэж байгаа тий. Одоо ингээд Canon, Nikon, Sony дээр жишээсэн хамааралгүйгээр их гурвал гэдэг нэг дуран байдаг байхгүй. Их гурвал. За 1635 2470 70 гэсэн. За энэ бол бас дэлхийд дахинда бүх хүмүүс хийж байгаа одоо хамгийн нийтлэг хэрэглэгддэг дуран байна. Стандарт гурвал тий. Бүх юм дээр хэрэглэж болдог тий. Одоо байгалийн зураг авах юм аа за фэшн авах юм аа за тий. Өөр юу гэдэг тий. Одоо ингээд гэрэл зураг гэдэг чинь өөрөө нөгөө спорт гэдэг шиг ерөнхий нэр байгаа байхгүй. Фэшн зураг авах юм уу, нүүд зураг авах юм уу, тэгээ сурчлагын зураг авах юм уу, ивентийн зураг авах юм уу, тэгээ документар зураг авах юм ингээд айгүй олон тийшээ салаа явчихж байгаа. Тэнгүүд энэ яагаад нөгөө нэг 3 дурангаасаа гадна дахиад ийм олон дуран байгаа юм бэ гэхээр prime буюу дан дурангууд байгаа тий. Эдгээр юугаараа эдгээрээс даваа талтай гэхээр за нэгдүгээр дан учраас ганцхан миллиметр учраас фокуслох хурд аягүй сайтай. Дээр нь тухайн линз дээр одоо нэмэлтээр гэрэл хэрэглэхгүйгээр өөрийнх нь авах хүчин чадал өндөр, дурангийн нээлт томтой гэсэн. Тийм. Гэрэл мэдрэгч чадвар нь сайн. Тэгэхээр тухайн камерыг болон дуранг нийлүүлээд нэмэлт гэрэл ашиглахгүйгээр өөрийн хүчин чадал нь хэрвээ гэдгийг үзэх боломжтой гэсэн. Nice. Тийм. Тэгээд нөгөө миллиметрээсээ болоод буюу одоо wide буюу одоо үл хөдлөх тий интерьерийн зураг авахд wide-а хэрэглээд 24 дуран. За 35 бол одоо 35 мм-ийн дуран бол дэлхийд бүтээсэн дуран гэж байна. Дэлхийн түүхийг бичлэлсэн дуран гэж байгаа байхгүй. Тийм. За тэгэл нөгөө бүх чухал үйл явдлууд дээр байжсэн тий. Тийм. Ер нь яг нөгөө тухайн үед сонголт бага байсан учраас анх хийгдсэн дэлхийн нийтээр тараагдсан айгу олоо 35 байсан байх магадaltaй гэж би яг миний зүгээр бодол шүү тий. За тэгээ ингээд 85 одоо ингээд макро буюу одоо ингээд детailing одоо уран нарийн хийцлэлийг ингээд харуулъя гэх юм бол макро дуран байдаг ч юм уу тий. Эдгээр бол яг нөгөө ингэх тусам холоос бичих үлээ. Тийм гэсэн үг тий. Нөгөө спорт, ивент, тэгээ ан амтан одоо ойртож жоохон төвөгтэй зүйлүүдийг талбай нэг болонгоос нөгөөр үрж болно л тий. Одоо нөгөө хөлбөмбөгийнх дээр ялангуяа том цагаанууд аяг харагддаг шүү дээ. Нэг болон дээр тавьчаалаа гэдэг тий. Тийм бас нэг нөгөө онцлог зүйл бол энэ нөгөө лава гэдэг дуран байдаг. Энэ юу гаргаад ирвэ? Буу шиг юм уу? Энэ бол нөгөө бүтээгдэхүүнээ зураг авдаг. За энэ бол угаасаа студид худалдаж авах ямар ч шаардлагагүй дуран. Яагаад тэгэхээр энэ чинь тусгай хэрэгцээ юм биш үү? Зүгээр нэг одоо энгийн дуран орж багтахгүй зүйлүүд одоо пиццаны хайрцагын дотор ордог ч гэдэг юм уу? Номын хуудасны голоор оруулаад гаргадаг шүү дээ. Одоо ингээд цахилгаан татхад дагуулад ингээд явуулна ч юм уу те ингээд бүтээлч хүмүүст илүү их тохиромжтой. Тэгээ бүтээгдэхүүний зурган дээр бас их таардаг. Дээр нь чинь нөгөө энэ хүртлээ ус руу орж болдог хаа. Ингээ шууд одоо энэ чинь ундааны сав руу амын онголоод шууд орчих байх хэрэгтэй тийм үү те. Энэ одоо жилдээ жишээлбэл нэг студ продакшн дээр өсөө нэг 2-3 удаа л хэрэг болно. Энэ өөрөө үндсэн үнэ 5 сая гарна тийм. Тэгэх юм бол 300 сая төгрөг төлөөл угаасаа энийг авсан аваагүй. Одоо бас нэг юм онцлж хэлмээр байгаа зүйл нь өөрийн техниктэй байсан ч төрөлсөн байсан ч тухайн бүтээгдэхүүн тухайн камеранда үн зарцуулагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм шүү дээ. Хүмүүс. Яг тэгэхээр чиний авсан шинэ камер үнэн цаг буураа явж байгаа байхгүй. Чи зархаараа тэр авсан үнээр хитээ зарахгүй. Бүр муугаар бодход баг тал үнээр нь зарах бол зарна. Өөрөө худалдаж авсан ч тэнд ингээ мөнгөний зарцуулалт нь явж байгаа. Тий. Төрүүлсэн ч гарч байгаа. Өдрөөс дүн борж байгаа учраас тий. Яг үнэ. За энэ нөгөө алдарт одоо Atlas одоо Монголд анх оруулж ирчихсэн тий. Энэ болохоор нөгөө 2023 оны Оскарыг үлээ. Нөгөө Everything Everywhere юу лээ? Энэ тэр кино чи одоо ерөөс Оскарыг нэг жил хамлаа штэ. Хамсан тест. Зураглаачтай ч гэсэн одоо нөгөө шилдэг зураглаач өглөө штэ тий. Тэгэхэд энэ дуран гарагдсан. Бас нөгөө Babylon гэдэг байгаа штэ. Leonardo DiCaprio-гийн тоглосон. Тэр бол бас энэ дурангаар хийчихсэн. За энэ түрүүний нөгөө хэдүүлээ бол энд Sony харуулжсэн бол энд бол Canon байна. Одоо ч гэсэн энэ зурагчдын мөрөөдөл шүү дээ. Тэг ингэж бүтэн цувралаар нь цуглуулна гэдэг бол. Тэ. Одоо тэгэхэд тэр мэдрэмж ямар вэ? Яг ингээл сет бүрдэх ингээд кайф юм л ш. Одоо ингээд энэ дундаас чи ингээд 1 мм нэг дуран байхгүй байгаа шүү дээ. Тэрийг ингээд аваа автлаа зөөвөрлж байгаа. Тэ. Дундаас нэг нь байхгүй ингээд тавьшлаа. Тэ. 135. Одоо ингээд 14-өөс 135 хүртэл бүтэн цуврал байгаа. Би өөрөө нөгөө хаагаа хийдэг гэсэн байхгүй. Алтор гэдэг шүү дээ одоо манай сэтг. Одоо үндсэн ажлынхаа хажуугаар хийх. Нэг юм дээр очил зураг аваад тий. Тийм одоо үнэ тохироод хийж байгаа тий. Тэгэхээр энэ гаргасан үнэ маань ер нь бол
За зураглаач нэг тэдийг авч байгаа тий гэдгийг би өөрөө ер нь баримжаа байгаа учраас за энэ дуран дээр нэг тэдэн төгрөг зарцуулахад юм болох юм байна да гэсэн яг юм бодит хийсвэр зүйл биш үгүй. Хэрэглэгчээ бодож яг тийм одоо яг тийм өөрөө надад жишээлбэл би байсан бол энэ дээр нэг тэдэн төгрөг гаргахад надад болох юм байна да гэсэн юм баггүй юм ер нь. Зах зээл дээр ажлын ямар хүн үнэлгээтэй байдаг тий зурагч тэр мэдийг болдог байдаг мэдж байгаа учраас тий баримжаатай байгаа учраас ер нь айгүй уялдаатай одоо ингээд та ч өөрөө зургийн тэмцээнүүд зөндөө гранд прим рок авчихсан шагналын түүхүүд мөхөд тэгээд бодит туршлага морчлага ажиллаж исэн туршлагууд бас байгаа учраас тэр нөгөө туршлага яг бизнес руу орж ирэхэд буугаад шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө миний санаж байгаагаар нэг том студиус юм аа. Рент гаргаж үтсэн юм бэл. За. Тий. Тэгэхээр тэд нар бол зүгээр л техник мөнгөөр бярдаж аваад зүгээр л тэр болчихно гэж үтсэн байна. Тэгэхээр энэ чинь ингээд нөгөө яг дотор нь ажил үүсгэх айгүй юм нюанстай тий ингээд нарийн учир холбогдолтой тэрийг ингээ болох юм байна. Тэрийг нэмэх юм байна гэдэг ингээд айгүй олон зүйл байд юм байна. Одоо ингээд би манайх чинь ингээд замын урталт гэр тэгтээ ингээд зарим 100 ингээд гэртээ орох завгүй эндээ энэ төр хонжсэн тохиолдол одоо олон байгаа байхгүй. Тийм шүү дээ. Та ер нь камерны талаар мэдээллүүдийг тэгтээ хаанаас аваад байна? Одоо ингээд яг хобби ч юм шиг тий эсвэл юу гэдгийг айгүй их ингээд юунууд яач шүү дээ. Асуунгууд баг бүгдийг л мэдээд байна тий. Нэг хүн яаж бүгдийг мэдээд байгаа тий. Тэр мэдээллүүдийг ер нь яаж авдаг? Тийм ерөнхийдөө нөгөө түрүү хэлсэн нөгөө цувралаа цоглуулж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр чи ингээд нөгөө байхгүй дурангаа бүр ингээ айгүй ингээ за энэ яадаг дуран бэ гээл те ингээ айгүй айдаг тэгээ өмнө өөрөө нөгөө манайх ч би ч нөхөж сонинд ажиллаж байгаа сонин хэвлэмэл сэтгүүл зүй хэвлэмэл юу чинь жоохон хөнөгдөөд ирлээ шүү дээ те тэр үед ингээ нөгөө цаг зав их гарсан л та те ажил дээрээ суугаад байгаа хэрнээ ажил байхгүй тийм одоо танахад төстэй чи тэгээд тэр үедээ ингээд тэр дурангуудаа тэр ингээд үзээд ингээ байжсан. Тэгэхээр тэд нар болоод ингээд за ингээд энэ одоо жишээл заримдаа ингээд нэг гой зураг хасчих штэ. Тэр гой зургийг харангуйтаа за энийг яг ямар дурангаар ямар миллиметр дээр нь ямар хурд өрц хуваараа авсан байх боломжтой таамаг бодож байгаа юм. Тэнгүүтээ одоо яа одоо ажлынхаа нэг найзыг дүүгч юм уугаа те. Яг одоо тэр зайд нь хойдлын блар буюу сарнилт нь хэр хавцаанаас очиход яг энэ үүсэж гин гэрэл яаж ин инээ тэргээл ингээд туршаад ах байсан үйл дээ. Тийм. Одоо шилбэл ингээд одоо 75 300 гэдэг дуран яага 300 мянга юм. Таталт нь илүү гэж байна. 70 200 гэдэг таталт нь бага гэж яагаад 3 4 сая гэд хүн асууж штэ. Яг үнэ. Тэнгүүд тухайн тоон энэ их юм байна шүү дээ. Тоон энэ их шүү дээ. Тэгээд яагаад нэг нь 300 мянга нэг нь яагаад 3 сая. Энэ тухайн линзийг хийсэн материал гэж байна. За тэр 300 мянгахыг шилэр хийж байгаа тийм. Тэгээд эдгээр энэ ээл буюу одоо улаан бүстэй энэ дурангууд болрох линз болгоно болор гэсэн. Тэгээ энэ бол бас нэг түүхтэй нэг зүйл байгаа. Энэ Yashica-гийн камер. Энэ болохоор би талбайн зурагчаа одоо мөнх хөргөл хахаас авч ирсэн. Одоо энэ миний анхны одоо мэрэгжлийн одоо хэлсний аппарат. Одоо энэ ингээд хуурцсан байгааз. Та өөрөө зураг авчихсан уу тань? Энийг би өөрөө зураг авчихсан. Энийг айгүй сайн зураг авсан. Одоо нөгөө хуучны камер үржсэн хүмүүс мэдчихэж байгаа. Энэ Zenith гэдэг камер болохоор энэ хөшигний хэсэг маань юм дав байдаг. За. Тэгэхээр үйл зураг авахар царцаж бууд юм л дав чаа. Тэгэхээр нөгөө гэрэл зохио цагаардаг ч юм уу. Энэ практик Yashica энэ болохоор төмөр ихгүй юм. Тийм хийцэн. Тэгэхээр тэгж хэлээ надад анх зарж ирсэн. Тийм тэгээд дуран сольдог. Тэгээ энэ дуран маань өөрөө эргүүлэхээр ингээд салаад унцдаг тийм дуран байсан байхгүй. Тэгээ би нэг хүнээр засвалаа нэг самны шүдмүүд чийл гэж хэлээ гацааж ирсэн. Ийм дуран байхгүй. Хэдэн онд авчихсан энийг? Энэ 2005 он шиг санаж шүү. Тэгээд 20 жилийн өмнө авчихсан дуран. Тийм яг 20 жил болж байгаа юм. Одоо энэ хөргө зэм хийсэн шүү дээ. Албаар ингээд тэргээр нь байлгаад. Энэ бас нэг зүйл нь бакалын төрөө байхгүй. Өөртөө ажилланаас. Ингээ харахаар фактурныг адилхан байгаа. Тэр нөгөө анх тэр юу авчихсан адилхан байна. Энэ тухайн үед одоо яг нийт бакалын төрүүд арьсан байна. Одоо нэг бакалын төрөө байхгүй эднэр бол. Энэ айгуу гоё түүхтэй. Гэхдээ зургууд нь айгуу гоё гарч ирсэн. Энд айгуу хайртай. Одоо миний хамгийн анхны. За хамгийн эртнийх нь бол одоо энэ. Яа, нүсэр идэв. Сүртэй идэв тий. Энэ болохоор одоо хаана нөлөөд нэг онсоор харагдчихсэн шүү. 1913 он шиг санаад байна. 1913 оны
загвар шиг санагдчих шүү. Тэгээ энэ бас нэг юм ингээд эвхэгдээд юу яжсэн санагдчих. Өнгөрсөн зууны камераа тий. Өнгөрсөн зууны ихээр үйлдвэрлэгдсэн камераа тий. 100 жил болцсон байна тий. 112 жил болж байгаа камера. Яаж зурах вэ? Харин одоо энэ ч та хаагуур нь юугаа хөшиг дотор нөгөө кино дээр гардаг шээ. бүр нэг подкор гэдэг. Тий. Энэ одоо уг нь эвхэж иржсэн. Одоо хамаагүй хөдлөгчүүл яаж ч болов. Тэгэхээр салаа онцох баг гэдэг. Ямар ч эвхэгдээд энэ зөвхөн ийм болчихдог гэсэн. Тий. Вау. Энэ дотор л байгаа ингээд. Бас технологи бас маяг тий. Дизайн яваад байгаа байхгүй тий. Одоо л миний бас нэг бодож байгаа зүйл бол одоо яг энэ камерны одоо яг үндсэн хүмүүсийн нийтлэг хэрэглэгддэг бол яг юм хоёр линзтэй Rolleiflex гэж загвар байдаг. Одоо оргин гэсэн үг тий. Энэ болохоор яхаа Lubitel гэдэг Оросын юм шиг үлээ. Тэрийг одоо юу яаж авах гатал олж авъя гэж бодлоо. Одоо ингэж дээрээс нь харж зураг авдаг гэсэн. Тэгээ нэг ингэж харах юм шүү дээ. Харагдчих шүү дээ. Тэгээ айгуу кайфтай байгааз. Тийм ээ. Тэгээ айгуу гоё харагдсан юм байна. Тий. Нэг юм айгуу сайн бод. Тэгээ ингээд Lubitel Universal гэж байна шүү. Тий. Одоо энэний яг ориг Rolleiflex-ийг нэг болоод авчдаг арга байна уу гэж бодоод байж байгаа. За мэдээч тэгэл хөл камерны одоо шаардлагатай бусад дагалдах хэрэгсэл миг тий аудио төхөөрөмжүүд за нэмээд дээрээс нь гэрэл мэрэл байгаа. Хэдий цаашаа ярих хаа. Энэ нэг аимшигтэй дээ энэ дөө. Тий. Юу юм бэ? Наа чи нөгөө түрүүний нөгөө анхантай спорт тий зураг авдаг. Дахиад энэ болохоор 600 мм. Дахиад 800 мм гэж манад байгаа. Одоо энэ ч гэхдээ бас нөгөө энэ ленз хүүд гэж хэлдэг энэ уртлын. Одоо хамгаалтын. Хата 800 гаргаад хүрээ. Одоо эн чинь ингээд шууд тэр чигээр ногсорсон байгаа юм. За. Тий. Энэ хүүд гэдэг зүйл бас сүр ороод байгаа маа наач. Тэгээ ер нь бол яг үндсэн ленз маань өөрөө тий одоо биенээсээ бол ингээ харах юм бол баг зэрэг тийм ийм болно бас. Тий. Тэгээ энэ болохоор одоо нарны нэг тусгал байна шүү дээ. Тэрнээс хамгаалж өгнө. Бас нэг зүйл нь safety буюу ленз одоо муугар одоо юмруу цохигдоход килограмм бэ. Бас нэлээд юм байна тий. Нэг 4-5 хил бол байх шиг байна. За энэ болохоор 800. Тий. За нэг ийм юм болох юм дээ. Зэт. Ийм. Энэ 800 мм, энэ 600 мм. Энэний цаана 1200-ыг бас гаргасан юм байна. Үст. Тий. Энэ бол яг үндсэн үн бол нэг 40 гаруй цааш та юм. Тий. Ганцхан линзтэй. Ганцхан линз. Энийг яг дангаар наваад юу ч хийж чадахгүй. Тэгсэн ирнэ 40 саягаар. Энэ бас нэг бэлэгдэлтэй нэг манай Батай байх хөгжсэн баха. Каны нөгөө тийм хөгжсэн. Тэгээ би бэлгшээгээд манай салбраас бас тэгж аваад нэг цаг хугацаанд хэсэг цаг хугацаанд олоолон кач төрөх баха. Төрөх баха тий. Бас нэг юм хөрхөн Оскарын тийм тий. Бэлэгдээд ингэ дээш нэгэ тавьсан баа. Манай Монгол зурглаачдаас тоодохгүй төрөх баха. Их зурглаач нар гарах баха тий. За энд бол ерөнхийдөө гэрэлтүүлэхтэй холбоотой зүйлүүд байна да. За гэрэлтүүлэг гингүүтэл зөвхөн гэрэл байгаад хөл байгаад болчдөг зүйл биш. Нөгөө нэг сэлк гээл одоо ингээд гэрлээ шүүх те олон төрлөөр шүүх фреймүүд байна те. За ингээд энд бол одоо Namlight-ийн за сүүл 5000 гарчих шиг болно лээ. 2400 гэдэг. Хуучин бол Daylight гэх кинонд одоо бид нар энийг ашиглах гэсэн байхгүй. За. Одоо ч гэсэн ашиглаж байгаа л да. Daylight гэхээр юу гэсэн үг вэ гэхээр чинь одоо өдрийн гэрэл гэсэн үг те. Ер нь шууд машин өдөр юм шиг байх юм уу? Тий. Одоо ерөөсө шүн байсан хамаагүйгээр зураг авалт явж идэг байна шүү дээ. Айлын цонхноос энийг шууд хүчээр буудуулж өгөөл тий өдрийн шиг зураг авах. Нарын гаднаас нь тусгаж чинь гэсэн үг шүү дээ. Ер нь бүрхэг өдрөөс ч гэсэн навта зураг аваад байна л гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт саяын тэр гэрэл ямар давуу талтай вэ гэхээр энэ одоо гэрлийн хүчээ нэмж хасдаггүй тогтмолоор нэг л хасдаг гэсэн үг. Дээр нь энэ нөгөө гэрэл одоо нөгөө 220-ыг айлуудыг ялангуяа цуслан дээр голоод ер нь хаяад идэг байхгүй унтраад идэг гэсэн. Тэгэнгүүт энэ болохоор баг хүчлэр ажиллах юмараа. Тий 220-ыг голохгүй ирнэ. Хүч нь энээсээ илүү. Дээр нөгөө хүчээ нэмж хасч болно. Одоо нарныхаа тусгалыг тохируулна гэсэн үг. Тэгэхгүй бол эн чинь ингээд нөгөө орон зай багтай бол одоо хөлөө нааш цааш нь болох гэхээр гэрлийн хүч нь ихтэй дэвс хэцүү шүү дээ. Яг нь сэлкээр давхарлах байх л та. Тэгэнгүүт саяхан бол давуу тал нь шар болон цагаан насч байгаа. Шар гэрэл маань одоо 7 он тий. Цагаан болж байгаа хөлбөмбөж болж байна. Ингээд хүчээ нэмж хасч болж байгаа. Дээр нь чинь зөвхөн цагаан хасдаг хөлтөн цагаан хасдаг бол нөгөөх нь шар цагаан болж байгаа. Тэгээд давуу талыг хүчээ нэмж хасч болж байгаа.
ийм давтал. Панелнууд. Тийм, панел LED гэрлээ те. За энэ одоо манай панелийн хаан гэдэг R байна. R-ийг гэрэл одоо ер нь тэгээд дэлхийн номер 1 Бүхэн дээр л тэгтэл юм бэ. Камерч дээр баг номер 1 шахав те. Тэгээд гэрлэн ч гэсэн юм R. Одоо энийг номорсон гэрэл ямар ч та ингээд хүмүүс их асуудаг байхгүй. Энэ бол одоо нөгөө сүүдэр хамгийн бага унаадаг гэрэл. Одоо ингээд гэрэл өгөнгүүт аль нэг талд тодорхой хэмжээр сүүдэр унж байгаа шүү. Тэр сүүдэр одоо хит хар дарк байх юм уу, тэндээс мэдээлэл авахгүй байх энэ байх юм бол энэ дээрээс одоо хүнд баг зөвшөөрөгдөх хэмжээгээр таатай байдлаар юм зөвлөө. Ер нь green screen буюу одоо нөгөө цоолтон дээр их хэрэглэгдэх гэрэл байхгүй. Тийм. Бас нэг гэрлэн дээр нэг гоё хувьсэл гарсан хэдэн жилийн өмнө манайх хаа оруулж ирсэн. Энэ spot гэж зүйл байхгүй. Энэ тухайн гэрлэр дүрс сүүдэр үүсгдэг тийм үү? Одоо нөгөө бүр ингээд жоохон бүтээлч ажлыг гэх юм бол компанийнхаа логог ингээд CNC машинаар цохиулаад энэлүү шургуулад тусгах юм бол компанийн логог NS ингээ гарч байгаа шүү дээ. Гаргачих юм уу те. Нөгөө Batman-ы шарыг хийж байгаа шүү дээ. Ингээ бас нөгөө юу яаж вэ? Монгол одоо сая цагаан сар боллоо тийм үү? Хээ хаар алхан хээ те. Тэрийг ингээ хойд руугаа бэкграунд руугаа тусгачих юм бол баг зардлаар буюу одоо заавал ингээ юм тохичлохгүйгээр зөвхөн гэрлээрээ декорацийг явуулах боломжтой болж байгаа. Энэ айгүй хөөрхөн шийдэл. Суфлер гэж бас байгаа шүү дээ. Суфлер нь юу? Суфлер чи одоо нөгөө одоо манай ерөнхийлөгчийн тэр чинь ингээл шинэ жилээр цагаан сараа ингээл тасралтгүй ингээл юмаа ингээл цээжилсэн юм шиг уншаад шүү. Prompter гэдэг. Тийм. Тэр чинь зүгээр л ингээл орсны шаардлага байхгүй суфлер. Тэгээ prompter нь болохоор ингээл. Тийм. Тэр байгаа юу? Тэр байгаа. Энд байгаа. Тэгэнгүүт тэр чинь бол хэдийн гарт юм? 40 мянга. Тийм. Тэгэнгүүт манайх ингэдэм. Манайх заримдаа ингээд ийм клиентуудтай таарна заяа. Өөрөө ярьж байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүн ингээд ярихын тулд бас айгүй их цаг хугацаа зарцуулна. Гацж төгтөрнө. Тэ эсвэл нөгөө тэр хүн чи ярьж сурсан дассан хүн байна, тасаагүй хүн байна, тэ. Тэгмэд бид нар бол яг суфлерын зовлог гардаг байхгүй. Яалчгаа. Тэр чинь уусаа нөгөө өөрхий зүгээр л бизнесээ хийгээ явж байгаа хүн байдаг шүү дээ. Тэгэнгүүт яг ингээд камерын үүдээс ингээд харангуудаа төгдрээд идэх хүн байдаг шүү дээ. Тэгэнгүүт ч одоо манай энэ шинэ жилээр ч юм уу ингээд том компаниудын захирлууд ингээд айгуугаа ингээд цэмцээ зөөж байгаа л яриад идэв шүү дээ. Тэр чинь яг ач холбогдол тэр суфлерийн ач холбогдол яваад байгаа шүү. Өнөөдөр од ахтын Camera Rental Mongolia дээр хурж ирээд бид нар бүтэн аялал хийлээ. Гэхдээ бас одоо энэ олон камер тоног төхөөрөмж туслах хэрэгслэлээр бүтэн аялал хийн гэдэг бол боломжгүй, бүр дуустал аялал гэдэг бол боломжгүй. Гэхдээ зах цухаас нь сонирхуулах боломжтой юмудаас сонирхууллаа. За тэгээд ер нь бол эцэст нь юу гэж хэлгээд байгаа вэ гэхлээр энд байгаа тоног төхөөрөмжүүд. За ялангуяа одоо жишээлх юм бол жижиг дунд бизнес эрхлэгчнэр стартапууд те өөрсдөө хувьдаа жижиг бичил продакшн баг бий болгож байгаа ч юм уу те. Эсвэл хувь контент креаторууд, өөрийн онлайн шоп ажилладаг хүмүүс гэдэг те. За угаасаа нөгөө мэргэжлийн хийж байгаа хүмүүс бол бүгд энэ газрыг мэдж байгаа. Орж үзээгүй кино хийдэг хүн барыг байхгүй. Сонирхогчд маань хамгийн гол нь өөрсдөө өндөр санхүүгийн эрсдэл хүлээж ямар нэгэн том тоног төхөөрөмжүүдийг цуглуулах орлого хийхээс өмнө энд хурж ирээд туршилтууд бүх өөрсдийнхөө хэрэгцээг хангах зүйлсүүдийг нэг орж үзээд сонирхоод асуугаад энэ дотор байгаа хүмүүс үйлчлж байгаа хүмүүс нь ч гэсэн тоног төхөөрөмжөө мэдж байгаа. За яодах бүгдийг яаж тайлбарлаж байгааг харсан баг. Тэгээд туршаад үзээрэй. Ер нь турших юмнуудаа бүгдийг нь эндээс хийгээд өөрсдийнхөө одоо бичил продакшн багийг үүсгээд тэндээ мэргэжлийн эм төвшөнд ажиллаарай гэж хэлмээр байна. Одооход сүлт нийлэх юм байна. Тэгэл бүх зүйл одоогоо энгийн сайхан болж байгаа учраас зөвхөн турш үзэх тий өөрийнхөө бүтээлч байдлыг тий ер нь бол сая одоо Trimon гэдэг студ 2-3 жилийн өмнө жил эм банкны нэг юм усан доторх реклам хийсэн шүү дээ. Ойролдог дэлхийн шилдэг реклам боллоо шүү дээ. Тэгэхээр бүтээлч байдлаа өөрийнхөө үгээр биш дүрслэлээр илэрхийлээрэй л гэж хүсэж байна. Яг үнэ. Тримоны лутаах хүртэл танаас авдаг гэсэн дээ. Тэгэл яха. Одоо ч авдаг. Тэр кино чинь тэр тэдний тэр хийсэн рекламч уус бүтэн манай техник. Яг үнэ. За. Тэгээд дараагийн орог сураар уулзцгаая. Энэ удаагийн дугаарт Camera Rental Mongolia-гаар зочлоо.